Бусдын нэр хүнд албан тушаалыг ашиглан залилангийн хэрэг хийх явдал гаарах хандлагатай байна. За хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Баянгол дүүргийн харьяат Хэмэр сүрэн овогтой Золбоо гэгч эмэгтэй улсын ерөнхий прокурор Дорилог Жавын нэрийг барьж түүнтэй төрөл садан хамаатан мэтээр бусдад өөрийгөө танилцуулж 2 иргэнээс их хэмжээний мөнгө авч залилан мэхэлсэн хэрэг хийжээ. За уг хэргийг хуулийн хэлтийн байгууллага илрүүлэн шалгаж эхлээд байна. За Золбоо гэдэг энэ эмэгтэй иргэн Цэгээс 5 сая төгрөг, иргэн Б-гээс $6,000 авч залилсан ийм асуудал гарсан. Тэгээд хохирсон иргэд нь бол улсын ерөнхий прокурорын газарт өргөдөл гаргаад бид одоо ингэж хохирлоо. Ингээд бид судлаад үзсэн чинь энэ бол ерөнхий прокурорын нэрийг одоо барьж бусдыг залилан мэхэлсэн гэсэн ийм байдал үүссэн байдлаар тогтогдоод байна. За хохирсон иргэд нь болохоор яаж яах вэ гэхээр мөнгө нөгөө Золбоо гэдэг эмэгтэйгээс одоо эргэж нэхэмжлэхтэр буу хожинтэй буцах газартаа та нар битгий санаа зовоо гэж хэлж яснаа. Сүүлдээ би одоо 2 сартаа жирэмсэн. Та нар битгий хүн дарамтлаад бай. Би одоо үр зулвсчих гээд ингэж байна гэж хэлээд уцаа хагаад одоо алга болсон ийм байдалтай байна. Хэмэр сүрэн овогтой Золбоо гэгч инэтгээд хичнээн хүнийг энэ мэтээр залилан мэхэлж хохироосон болох нь одоогоор бүрэн тодорхойгүй байна. За энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р элчийн Мөрдөн байцаах тасгийн ахлах Мөрдөн байцаагч цагдаагийн өшөөж онон Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148-ийн 2 заасан үндслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа. За тиймээс дээр хэмэгтээ залилан мэхлүүлж хохирсон иргэд байвал цагдаагийн байгууллагад хандахыг сануулж байна. За мөн залилангийн энэ мэт гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг сэрэмжлүүлж байгаа. Буян жаргал Бацан Янар мэдээллээ.